Намаг төгөлдөр гэдэг би Smart Contract Mongolia компани гүйцэтгэх захирал байна. E-гэрээ буюу блокчейн цахим гэрээний системээр биднийг сайн мэдэх баха. Асуудал дагуулад ингээд цаг хугацаа ороод хүн хүч ороод бичиг цаастай ингээд байгаль орчинд ээлгүй байгаа гэрээ маань эргээд дахиад ямар асуудлыг дагуулж байна вэ гэхээр нөгөө талдаа гэрээ алга болгох, гэрээн дундаас хуудас байхгүй болох, хүний гар үсэг дуурайж зурах. Би эргээд энэ гэрээг хүлээж аваагүй. Энэ бол миний гар үсэг биш гэдэг. Иймэрхүү асуудлууд гардаг. Энэ бүх асуудлыг одоо манай цахим гэрээний систем шийдэж байгаа. Дээрээс нэмээд та манай цахим гэрээний системээр бүх төрлийнхөө баримт бичиг гэрээг одоо илгээж үүсгэх боломжтой. Ингэснээр та өөрийнхөө зардлыг, цагийг 80% хэмнэх боломжтой байгаа шүү. Цахим гэрээний систем одоогоор 5 инновацийг бид нэвтрүүлэн ажиллаж байна. За нэгдүгээр тон гар үсгийн хэрэглээ. Монгол улсад зөвшөөрлөө авсан 4 тон гар үсгийг дөрвөлнгийн холбохоос гадна олон улсад хэрэглэгддэг Adobe Sign, DocuSign, eSign гэдэг signature-тэй бид нар интеграшн хийсэн байгаа. За үүний үр дүнд ямар зүйл гарах вэ гэхээр Монгол улсын иргэн хуулийн этгээд гадаад улсын иргэн хуулийн этгээдтэй эргэцэн харилцаанд орох бид нар боломжийг нээж өгсөн. Хоёрт нь манай төсөл нь Carbon Neutral төсөл юм. Нийслэлийн 142 мянган хүүхдийн цэцэрлэгийн гэрээг цахимаар хийсэн байгаа. За үүний үр дүнд бид байгаль орчинд 106 ширхэг модыг хэмж 5400 нүрс хүчлийнхээ ялгарал мөн эцэг эхийн 280 мянган цагийг ингээд хэмнэсэн байна. Гуравт нь бид бүгд баталгаажсан баримт бичгийг блокчейн технологиор бичдэг байгаа. Ингэснээр баримт бичиг устдахгүй, алга болохгүй, засагдахгүй гэсэн ийм давуу талуудтай. Дөрөв дахь технологийн шийдэл бол Time Stamp Authority Certificate бид нар гаргадаг байгаа. За үүн дээр яадаг вэ гэхээр баримт бичиг хизээ үүсгэсэн, хизээ илгээсэн, тэрний нөгөө тал маань хизээ хүлээж авсан, хүлээж аваад хизээ нээсэн, хизээ гар үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь өөрөө шүүхийн маргааныг шийдвэрлэхэд олон улсад маш их ач холбогдолтой хэрэглэгдэж байна. За манай 5 дахь технологийн шийдэл маань хэмэл оюун ухаан байгаа. За бид нар хэмэл оюун ухааны тусламжтай баримт бичгийг үүсгэж байгаа. Мөн орчуулгыг хийж байгаа. Тухайн хууль эрх зүйн орчинтой нийцэж байна уу гэдэг дээр бид нар зөвлөгөө өгч манай хэмэл оюун ухаан ажиллана гэсэн. За энэ 5 инновацийг манай төсөл нэвтрүүлэн ажиллаж байна. Бидний энэхүү систем маань Startup Challenge Mongolia 2024 тэмцээнд нийт 97 компани оролцсоноос одоо манай компани үндэсний ялагч болсон байгаа. Бид бас үүн дээр одоо хамт олноор маш их бахархаж байгаа. Та бүхнийхээ ачаар одоо Төв Азад Монгол улсаа төлөөлөөд ингээд оролцож чадхаар болсон шүү. Бид чадлаа.